шорон гэдэг бол шорон л юм билээ. Шоронд уйлах хэрэгчлээ байхгүй. Уйлж чадахгүй. Яг тэгэхээр бас бусад хүмүүсээ бодож штэ би. Тэгээ тэнд олон эмэгтэйчүүд байна, жирэмсэн хүмүүс байна. Тэгээ би тэднийг бас өмөрүүлж болохгүй байхгүй. Би ер нь их хүн чи их хэцүү юм бэлээ. Одоо өр хүүхдүүд маань ингээд эргэлтээр ирж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө шоронгийн нэг шар хантаа өмсдөг. Тэгээд би хүүхдүүдтэй яаж энэ шар хантаа өмсөхгүй гарах вэ? Яагаад тэр нөгөө хүүхдийн сэтгэл зүйд ингээд нэг тогтсон юм чинь насан турш найрладаг байхгүй. Тэгээд би энэ шар хантаа өмсөхгүйгээр яаж хүүхдүүдтэй уулзах вэ гэж бодно. Тэгэл цагдаагийн байгууллагад ажилладаг хүүхдээ үргэлжлэх хүн бодно. Ажил мэргэжилдээ дургүй болчиход энэ их муухай хууль бус юм. Энэ хүн намайг хүчнтэйгүй. Би ийм зүйл дээрээс хороогүй гэд. Өмгөөлөгч аваад ороод ирчих яриад байгаа шүү дээ. Тэгэхэд нийслэн шат хэвээр нотолж байгаа байхгүй. Энэ хоёр хүн намайг ерөөсөө хохроогоогүй гэд ингээ яриад хахад хэвээр нотолж байгаа. Энэ шорон бол ерөөсөө л ядус зориулсан юм байна. Зүгээр жирийн иргэдэл зориулсан юм байна. Түүнээс том эрхэмдэлтэй хүмүүс бол яагаад ч л идэхгүй. Бүх юмараа зүтгэж ирсэн бий болгосон нөгөө хүүхдүүд, нөгөө сайхан төлөвшчихсэн хүүхдүүд бүгд гудамжинд одоо фэйсбүүк дээр тавьсан биз дээ. Энэ хүүхдийг оллоо, эзэн нэрж аваач гэдэг одоо нэг машин дэлгүүр гээдсэн юм шиг. Зүгээр энэ үйл ажиллагаа яах гэж явагдаад байгаа гэхээр төр засгийн одоо энэ мэргэжлийн байгууллагууд битээрээс ичээд байгаа байхгүй юу. Тэгээ манай хашаанд байхдаа эрхэн чөчөгдөд байгаа хүмүүс одоо гудамжинд эрхэн чөчөгдөхгүй яваад байгаа юм уу? Эрхэн хангагдаад байгаа юм уу? Нөгөө хүний эрхийн байгууллагууд яасан бэ? Нөгөө битээрлүүд айраад байдаг хүний эрх чөчөөд байна гэдээ орилоодсэн хүмүүс хайцсан бэ. Тэгэхэд хүний эрхийн дарга хүн өнөөдөр эднийг гүлгнүүд гэж байгаа шүү дээ. Гүлгнүүд. Ер нь тэрнээс улбаатай шүү дээ битээрийн энэ хэрэг чинь. Хүн улаан цам хилмигдээд инхээр хэцүү. Гэхдээ би намайг юу тайвшруулж байгаа гэхээр надад хийсэн хэрэг байхгүй юм чи. Би тэр олон 10 100 хүнийг би тэр амьдралтанд залгуулсан юм чи. Олон хүүхдүүдийг би тэр гарын ганцхан хөлийн дөрөнд хүргэсэн юм чи. Энэ л зүйл би тэрийг тайвшруулж байгаа. Амраагч одоо хизээ гарч ирв. Гараад ирэнгүүт бас энэ төрийн бас байгууллагын одоо хэвийн үйл ажиллагаа алдагдаад ер нь гаднаасаа бол их ундуу сундуу хүндэл харагдаж байна. За би чинь 2021 оны 7 сарын 9-ний өдөр нэг 5 цаг алдаад гэрт ирсэн. Өршөөлийн хууль гэдэг юу? Өршөөлийн хууль гэж гарсан гэсэн. Тэгээд тэр чинь нэг сонин гарсан шүү дээ. Өршөөлч юм шиг биш юм шиг. Тэнд миний хоригчоос ойрхон гэдэг. Ер нь Монголд эмэгтэйчүүдийн ойрхон ганц л байд юм билээ шүү дээ. Тэнд 240-50 эмэгтэй байгаа юм да. Тэгээд тэр эмэгтэйчүүд маш хүлээлттэй байсан. Бүр өстэй ер нь бол баг 5 жилийн өмнө л ял авахт нь л баг 21 оны өршөөл гэж хүмүүс ярьжсэн гэж байгаа. Тэгэхээр чи аюу олон жил сар хүлээсэн байгааз. Тэгээд ерөөсөө тэндээс хүн гараагүй штэ. Хоёрхан эмэгтэй шууд сулгацсан нэг нь би байсан. За тэгээд нэг 16 эмэгтэй нэг зорчих хэрэг мэрхээс гарлуулаад ч гэнэ тэгж гарч ашигүйсэн. Тэгээд бус нь тэнд үлдсэн штэ. Тэгээд 50 жилээр одоо улс тунхагласны 50 жилээр самбуугд дарга байсан гинөө хингэд дарга байхдаа шоронгоор сулж исэн гинэ. Тэгэхээр одоо энэ жил 100 жил эмчин настай өөргээл амар хүлээлттэй байсан. Тэнд жирэмсэн хүнчгэл байна, хөшин настай хүнчгэл байна. Би л миний хувьд айгүй өрөвцөн. Тэгээд тэр хүмүүс бүгд үлдсэн. Тэгээд нэг өөршөлийн хуульд хамрагдахгүй болол шинжи тэр татаж унаал тэнд чи бүр аюултай юм болд юм билэ. Тэгээд тэр нэг өөршөлийн хуулинд миний зүйл анги хамаарсан юм шиг байгаа. Гэтэ би 1 жилийн хорихол авсан шүү дээ. 1 жилийн хорихолоос 8 жил би биеэр суусан. Тэгээд ажлын хоног 28 хоногтой 8 сар тий. Ажлын хоног 28 хоногтой. Тэгээд нэг 2 сар гарангийн хугацаагаа өршөөлд орсон юм шиг байна. Тэгэл гарч ирсэн. Коронавирус гэж амар өвчин гараад тэр 20 хойгоолох чинь тэр чигээр коронавируссэн шүү дээ. Тэр эмэгтэйчүүдийн бүгдээрээ тусаад тэр үед тэр эмэгтэйчүүд амар хүндсэн. Миний өвчсөн айгүй хүндсэн. Би туссан шүү дээ. Тэгтээ
би айгүй хөнгөн туссан. Тэгэл нөгөө нэг их хүн чинь өөрийгөө болохоосоо илүү гэр бүл рүүгээ л санаа зовоод идэм билээ. Яа нөр хүүхдүүд минь тусчихгүй дээ. Ач зээнэр минь тусчихгүй дээ. Яг миний нэг адил тэр эмгтээчүүд ч гэсэн бүр ингээд тогтож сууж чадахгүй. Яана манай хүүхдүүд надаа нэг амар мэдрэмж төрөөд байна ч юм уу те. Тэгэл айгүй хүнд байдгийм билээ. Тэгээд хэрвээ тийм юм тусвал хэлэхгүй шүү дээ бид нарт. Тэнд эмхт бай хариуж байгаа мэтэрч арга гэр нь хэлэхгүй. Яа тэгэхээр санаа зовно. Нэгэнт одоо юу ч хийж чадахгүйгээс хойш хүн өгсөн ч хэлэхгүй шүү дээ. Айгүй бол тэ улмал санаа зовхон нэмэргээд тэгэхээр тэр тал дээр тэгэл цар тахалтай холбоотой юм гарах гэж байна гээл тэнд байгаа эмгтээчүүд үнэхээр өрөвдмөрөө бүр мэдээ хараал өстой сонин хараал ерөөсөн ганц гордлого нь ерөөсөө ганц хүсэл нь л өршөөл үйлжсэн. Тэгээ тэр нь үнэхээр инээдтэй харсан. Ерөнхийдөө бол харилцаа хандлагч гэдэг юм уу, тэр харалзагч гэдэг юм уу, ер нь ямар вэ? Ер нь миний хувьд бол нөгөө битэрийн чинь хэрэг хинэттэй шүү дээ. Битэрийн хэрэг нэг ч юм нотлогдоогүй, батлагдааг битэр хэрэг хийгээгүй хүмүүс байхгүй юу. Тийм учраас надад бол ямар нэгэн дарамт шахалт тэр хоригдл эмгтээчүүдийн хувьас ч одоо албан хаагчдын зөвөөс тийм байгаагүй. Зүгээр ерөнхийдөө бол тэр ертөнцийн аюу хэцүү. Тэнд чи дандаа гэмт хэрэгтэй тийм хүмүүс байгаа. Тэгээ зан характер нь эвдэрсэн те. Зарим нь 10 жил, 5 жил, 6 жил суудсан, нийгмээсээ тасарсан те. Ерөөсөө л тэр нэг хорхон хашин дотор л амьдрал өрнөж өөр ямар ч нийгмийн харилцаанд орохгүй тийм хүмүүс чинь аюу хэцүү байдгийм байлээ. Тэгээ ер нь бол маш хүнд. Гэхдээ хэрэгтэн ч гэсэн тэд нар чинь бүгдээрээ үр хөвгтэй ах トゥ утай аав ээжтэй амьдралтай. Тэгээд эрхээ асуулаад тэнд тэгж байна гэдэг бол хүн болгоно л гэмшиж байгаа. Хизээч хийсэн хэрэгээ минийх зөв би тех ёстой байсан тэгж ярьдгүй байлээ. Миний буруу би гараад сайхан амьдрнаа. Би гараад өстэй ахиж ингэхгүй ч юм уу те өстэй өөр хөвгттэй л өстэй юуг нь хариулъя. Ээж аваа л хичээх хариулъя гэсэн хүмүүс маш их байдгийм байлээ. Тэгээ би зүгээр энэс харахтаа тэгээд шоронд ерөөсө баян юм уу эрхэмтэлтэй хүн байдгүй л шин. Дандаа ядуу иргэдэл тэнд ял эдэлж байна. Намайг нөхөртөрийг энэ Баян Цэрхэн шүүхээс тасраад 409 гээд нэг хорхангаар заавал дамжуулд юм билээ. Тэнд бас хэсэг хугацаа байлгадаг. Тэр хорхангад очиход бол нэлээд төрийн өндөр албан тушаалтай хэд хэдэн хүн байсан. Тэд нар бүгд гарцаа одоо. Тэгэхээр өндөр албан тушаалтай эрх мэдэлтэй хүмүүс л тэгээд гараа өвчтэй юм бэл. Тэдний одоо улсад учруулсан хохирол ч юм уу одоо янз бүрийн юм ингээд тэр иргэдтэй харьцуулахаар амар байгаа хгүй. Тэр бумаар ярьж гин те. Бараг л Монгол улсын газар нутгийн тал хувийг зарцсан л гээл одоо анхшд нар шүүх ял өгтө тэгж өгöd байгаа ш тэд нар чинь. Тэгтэл тэнд байгаа хүмүүсийн хэрэг юу вэ гэхээр 300 мянган төгрөгийн зураг тулгаалцсан. Тэгэл нэвтрэлттэй болоод 1 жил ял. 300 мянга занга төлцөн хохирол байхгүй. Сэрний 1 жилийн орхол. Нэг 9 сая төгрөгийн хохирол 3 жил. 100 хэдэн сая 5 жил. Ийм л ял өгдөм билээ. Тэгээ би үнэхээр бодож байсан. Энэ шорон бол ерөөсөө л ядус зориулсан юм байна. Тэгвэл жирийн иргэдэл зориулсан юм байна. Түүнээс том эрхэмтэлтэй хүмүүс бол яагаад ч л идэхгүй. Тэгээд үнэхээр өршөөл уучлал үзүүлээ гаргачмаар хүмүүс тэнд байгаа байхгүй юу. 60 хэдэн настай хэрнээ хөл нь хугархаа таягтай им хөгшин авгаа байна. Хөгшин хүмүүс байна. Бүр хит хитэн өвчний ингээд хавсарцсан өвчтэй хүмүүс байна. Одоо үе мөчний нөгөө тулын молой гээл өвчтэй хүмүүс тэнд өдөр болгон шаналж байна. Тэгээд жирэмсэн өнөө маргаашгүй төрх болсон хүмүүс байна. Нэраа хөхтэй ээжүүд байна. Гөршөөл уучлал үзүүлэл зөндөө тийм хүн байгаа байхгүй. Гэтэ тэдний хохирол үнэн инээдтэй байгаад байгаа байхгүй. Тэгэхээр би нэрээ одоо яаж энэ хууль шүүхийн юм надад бол өөрийнхөө төлөө бол надад зүгээр нөхөртөрийн одоо ганц авч явж байгаа юм бол би тэр хэрэг хийгээгүй. Битэрээс бол хохирцсон хүн байхгүй. Тэр хэнийг ч хохирогоогүй. Хинч бэртэж гимтээгүй. Бүх шүүх шинжилгээ бүх юм нь оншилсан тогтооцсон. Зүгээр энэ зохион байгуулалттай юм хэрэг учраас ямар ч байсан хизээ нэгэн цагт одоо учир нь олдох байлгүй дээ. Төр зэсэг солигдоод нэг эв зүүн гарах байлгүй дээ л гэдэгт итгэжсэн. Гэхдээ заримдаа бас амар бухимд нь
Ер нь би яг ямар хэрэг хийчээ ингээд хоригдоод байгаа үлээгээ бодохоор бас амар харамсалтай хэцүү байсан. Тэгээд бас хэцүү юм билээ. Ер нь бол хэцүү л орчин юм билээ. Зүгээр хүний амьдрал ямар ч байж болно, баян тарган бүр ямар ч байж болно. Гэтэл эрхчлөөгүй байна гэдэг л хамгийн амар юм билээ. Одоо тэр шоронгийн хашаа их өндөр юм билээ. Тэрний цааш тэр шоронгийн хашааны дээгүүр ингээд харахаар гэр хороол харагдаж байгаа байхгүй. Тэгээ гэр мэр нь ингээд навсайсан хэцүү харагдж байгаа нь гадаа нүүр хүүхдүүд нь ямар жаргалтай гүйлдэж байна тий. Тэрийг харахтаа л би хүний амьдрал ямар ч байсан зүгээр эрхчлөө гэдэг бол үнэхээр сайхан юм даа л гэдэг тэгж боддог байсан. Зүгээр би ер нь бол хүмүүсийн хүндэтгэл донд байсан би. Хүмүүс бүгд намайг хүндэлж исэн, бүгдээрээ намайг хайрлж исэн. Хэртэй юмаач би угааж үзээгүй, надад тусалдаг эмэгтэйчүүд зөндөө байсан. Зүгээр надад хамгийн хэцүү юм нь би зүгээр эрхчлөөгүй гэр ормосоо хоол гэр хөөхөд би нөхөрлөгөө маш их санаа зовж ирсэн. Яагаад тэгэхээр миний нөхөр чинь олон хавсарсан суурь өвчтэй, зүрхний хагаанд 2 удаа орсон. Тэгээ би тэнд одоо ковид туссан. Тэгэхээр бид нар одоо хэдий эрхээ асуулсан ч гэсэн бид нар амьд явах хэрэгтэй, эрүүл мэндэд хамгаалуулах хэрэгтэй. Бид нар тэнд байхдаа нийгмийн харилцаанд ордоггүй. Тэгэхэд бид нар хаанаас өвчин туссан байх вэ? Тэндээс л өвчин тусч байгаа шүү дээ. Халдвар хамгаалал байхгүй, халдвар авч өвчин тусч байгаа байхгүй юу? Тэгээд тэр чинь нөгөө нэг мэдээлэл байхгүй. Бид нар тэрийг ерөөс мэдээлэхгүй шүү дээ. Гадаа хэвлэл мэдээллийн байгууллагаар бол ерөөсөө л манай ангийн тухай ерөөсөө ярьдаггүй. Одоо 461, 409 дугаар ангиудаар л ковид гарсан гэж яриад байгаа. 407 дугаар хорих анги дээр өвчин гарсан гэж ерөөсөө ярихгүй байгаа байхгүй. Тэгэхээр тэнд нөгөө нэг ярих хэлэх бүх юм нь хаалттай. Тэгээ за би ч яг ингээд нөгөө суур өвчнгөө хүн чинь айгүй хөнгөн тусч байгаа. Зарим хүмүүсд айгүй хүн туссан бөөлж бол халуураал айгүй хүн туссан. Би нөхрийгээ тусчвал маш хүн тусна гэж би бодож ирсэн. Яг тэр настай нэг хэсэг чинь настай хүмүүсийг айгүй хүн туссан шүү дээ. 60 гарцсан дээрээс нь хавсарсан суур өвчтэй хүмүүст айгүй хүн тусч байгаа ч энэ өвчин чинь. Тэр зүгээсээ би бүр нөхрийнхөө төлөө айгүй санаа зовчихсан. Тэр нь л надад хүндээсэн. Түүнээс гараад ирэхэд ингээл нөгөө өмнөх байсан юм горонгороо ирчихсэн. Зарим хүмүүс нь гудамд гарчихсан. Одоо ингээд зарим хүмүүс хэлж шин зөө амьдрах ухаан төрөмс байгууллагууд байсан хүн гадаа дуулаад царай зүс авах юмгүй болцсон байна гэж одоо олон нийтийн юугаар маш их гарч ийн. Тийм, манай зөв амьдрах ухаан чинь ер нь маш их юм өрнөлттэй нөгөө буужгинжидэг ийм газар штэ. Одоо 3 айлын газар дээр 130 хүн байна гэдэг чи одоо ямар амар шүү. Чи ч гэсэн өмнө нь би бол чамайг мэдчихэж штэ. ТV8-д байхын л манай дээр одоо сурвалжлагаар иржсэн. Тэгэхэд манайх ямар байлаа те. Тэгэхэд ингээ гадаа хүүхдүүд буужгнаа, сакс тоглохон ментлодоор тоглохон уйлалдаал. Тэгээ томчууд нь бэлар тоглоо, сакс тоглоод үйлдвэр доор пижигнээ суур машинууд ажиллаад ямар байдаг байлаа. Тэгсэн чи одоо ингээд бүх юм цогсон. Гэтэ би энд байгаа хүмүүсийг ерөөсө буруутгахгүй. Энд байсан хүмүүс нэлийн кичээсэн байлээ. Би тэнд байхдаа нөгөө 7 хоног болгон гэрлүүгээ ар гэрлүүгээ уцаар ярьдаг. Хорхангийн журам чинь тийм билээ. 7 хоногт нэг удаа гэрлүүний яриулдаг. 5 минут нэг ярихтаа. Тэгээд 14 хоноод нэг эргэлт уулзалт оруулдаг. За онлайн уулзалт хийлгүүлдэг. Энтэй илгээмж 7 хоногт нэг удаа ахуулдаг энэ төр гэдэг юм юмнууд байгаа. Тэр болгоноор би нэг мэдээлэл айгу сайтай нэг ар гэртэйгээ холбоотой байсан учраас эхлээд ах их чөөрөөгөө өстэй гарч иртэл энэ байгууллага сайхан байлганы нэтэрэг л хүмүүс зөндөө бодсон гिचээсэн л дээ. Энд байсан хүмүүс зөндөө гिचээсэн. Тэгээ яах вэ чаваас зарим нь удаа гарч ажил хий орлогогүй тий ах их чөөрөдөө шоронд байгаа юм чи хаанасаа эднэр орлого олох уу. За ажил хийдэг баатрууд болоо зарим нь гараад одоо архинд живцсэн байна. Яг л урдын ямар байдлаараа тэрэн лүгөө орцсон байна. Тэгээ ихэнх одоо хүмүүсийг бол намайг хоригдоогүй битээр шүүхэр таслагдааг байхад 20 оны 4 сарын 11-нд миний нөхрийг хорил маргаашаас нь ахуулаад энэ цагта хүүхдийн байгууллага чи өдөр болгон ирж дайрал энэ чинь хүмүүс аваа явсан шүү дээ. Энийг авна, энэ хүнийг авна, энэ хүүхдүүдийг авна, асрамжийн төв рүү шилжүүлнэ гэж зөндөө олон тийм шийдсэн байсан. Тэгээд одоо тэр хүмүүс бүгд гудамжинд байна. Тэгээ хүн нас барсан байна энд. Үгүй энэ ч бүр юу зөндөө юм болсон байгаа юм чи. Тэгээд одоо 70 гаруй насны хүн нас барсан байна. Битэрийг байхад л би энэ муу байсан. Угаасаа насны дөрөтл болсон хүн байсан, нэргүүгээд хүн байсан. Тэгээ миний охин одоо тийм миний хүүхдүүд чинь тийм хийж авах битэр л гардаг зохион байгуулдаг байсан. Тэгээ тулгамдангуудаа
үр хүүхдүүдийн цагдаа нартай хайж илрүүлсэн байгаа хүү охин хоёр гарч ирсэн байна. Тэр хоёр нахгүй, танихгүй, мэдэхгүй бид нар хийж чадахгүй гэсэн байна. Ажил явдлын дүүрэг хороондоо хандсан байна. Хороо танаад бүртгэлтэй юм чи та нар хий. Тэг миний хүүхдүүд оршуулсан байх жишээний. Тэгээ одоо ер нь бол яг таг ингээд би ерөөсөө ийм байж үзээгүй энэ хашаа. Одоо нэг 20-отхон том хүнтэй нэг 5хан хүүхэд байна. За тэгээ миний ачцээ нэртэй нийлээд нэг 20-од хүүхэд байгаа юм да энд. Тэгээ ингээд наамгүй бүх юм ингээд нөгөө эзэн нь байхгүй, үйл ажиллагаан зогссон болохоор ингээд бүх юм тоошроо дарагдцсан, нөгөө хөдөлгөөнгүй ингээд олон сар болсон юм чи их муухай байд юм бэ. Тэгтээ ийм миний харамсаж байгаа юм. Нөгөө сайхан минь битээр 15 6 жил хүч хөдөлмөрөө зориулж эрүүл мэнд санхүү мөн бүх юмараа зүтгэж ирсэн би болгосон нөгөө хүүхдүүд, нөгөө сайхан төлөвшчихсэн хүүхдүүд бүгд гудамжинд одоо фэйсбүүк дээр тавьсан биз дээ. Энэ хүүхдийг оллоо, эзэн нэрж аваач гэдэг одоо нэг машин дэлгүүр гээдсэн юм шиг хүүхдийн зураг тавьсан. Тэр манай энд амьдарч байсан хүний хүүхдийн одоо тасарч унаад хүүхдээ хайцсан биз дээ. Тэгээ тэрийг хүн олцсон байна. Тэгээ хүүхдүүд нь одоо энийг гараад энэ хавийн нийтийн байруудаар ороод хавтгаарсан архитэлт болоод тэнгуут хүүхдийн байгуул хүүхдийг хурааж аваад ээж автаа нэрөөсөө ажилдгүү гэр бүлийн судалдгүү буцаагаал нөгөө архич ээж авд нь өчтөг. Тэгээ одоо энэ чинээс нөгөө хаяг адарсан өөрчлөлт баян шумшур ингээ явчихсан. Тэгээл архитай байж гин гудамжаар нэг хүмүүс гарцсан архитай байж гин. Үгүй нэр үнэхээр л нүд талтарм. Тэгээ тэр багшийн дэдийн өмнө дуулаад байгаа хоёр дуучин гитар дараад байгаа чи ямар сайхан хүмүүс байлаа. Манад байхдаа ямар сайхан байлаа. Тэгээ гитар хөгжим бүх юм байсан. Өөрсөнд нь микрофон одоо Солонгос улсад амьдардаг монголчууд хүртэл тэр хоёр туслаад микрофон аваад явуулсан, хөөрхөн хөгжим өгөө явуулжсэн. Одоо бүгд байхгүй. Тэгээ одоо энэ гараад байгаа юм харахаар нэг гитар үрцэн хүний гитарыг л гуйж л тоглосон юм шиг юм битсэн байлээ. Тэгээ одоо тэр царай зүс байж байгааг нь харахгүй юу. Тэгэхээр зүгээр миний хувьд энэний төлөө би маш их харамсаж байгаа. Нэг өсний битэрээ 16-7 жилийн хөдөлмөр ингээд байхгүй болж байна. Дээрээс нь төрийн хийж чадаагүй ажлыг ингээд одоо битэр хийсэн хүмүүс шүү дээ. Бүр хинч хүлэн зөвшөөрн энийг хамгийн харамсалтай юм хүмүүс хог болчлоо. Битэр одоо битэр л буцаал уцтаал байна. Зүг зүгээр айгүй хөөрхөн бойжчихсэн хөхөд одоо бүр аркидны бүр дээцэгтэй тулаад хөлн ингээд дахир ийм мод шиг ингээд болцсон ингээд шагаа магаараа дахиадсан ийм байж гэн хоол тэжээлийн дутагдалд орцсон. Одоо ахаад нэг гэр бүлийн зураг өчигдөр нэг эмэгтэйгийн согтуу хүүхдэд тэрвэрцэн яваа зураг хүмүүс бид нар руу явуулаад байна. Үнэхээр харамсалтай. За яах вэ тэр эцэг их аригчин гуйлагчин одоо арчаагүй байж болно те. Битэрээс өшөөгөө авах гээд энэ олон хүмүүсийг гудамжинд гаргаж байгаа хгүй. Энэ олон хүүхдүүдийг хохироож байгаа хгүй. Энэ хүүхдүүд чи бидний ирээдүйн шүү дээ. Энэ хүүхдөө сайхан болчих юм бол муу эцэг их чирээ явчих байхгүй юу? Сайн төлөвшөөд, сайн ухамсартай болгон хүмүүжүүлчих юм бол. Тэгтэл одоо энэ олон хүүхдүүд бүгд ингэ байхгүй. Тэгээд эргээд намайг аваач гэж гуйж ин л да. Тэгээ би авна гэд хүмүүс үл яг амрагч яах юм бэ битгий аваа. Одоо та хоёр энэ хүмүүсээс болж шоронд орлоо. Үгүй энэ хүмүүсээс болоог байхгүй юу? Энэ хүмүүсээс болоогүй шүү дээ. Зүгээр энэ хүмүүсийг битэрийг яллахад ашиглаж байгаа байхгүй юу? Ухамсар дорой, мэдлэг боловсралгүй, бичиг үсэг мэдэхгүй те өөрөөгөө хянах чадваргүй энэ байдлыг далимдуулж битэрийг одоо яллахын тулд л эднийг бамбай болгож ашиглаж энэ хүмүүс бидний эсрэг гомдол гаргаагүй шүү дээ. Нэг ч хүн битэр эсрэг гомдол гаргаагүй байхгүй юу? Зүгээр энэ үйл ажиллагаа яах гэж явагдаад байгаа гэхээр төр засгийн одоо энэ мэрэгжлийн байгууллагууд битэрээс ичээд байгаа байхгүй юу? Тэгээ одоо энэ загдаа энэ үйл ажиллагаа явуулж байгаа үед бол бидний гэстэй амар зай үзүүлэхгүй юм байна те. Хүүхдийн эрх зөрчигдлөөгээ давхиж ирээл энэ архичин хүмүүстэй араарах хэмжээ авъя. Бидний ерөөсөө ингээд одоо ингээд байна. Тийм учраас энэ байгууллагыг л одоо үгүй хийх байхгүй болгох л сонирхол байгаа байхгүй. Тэгэхээр шүүх манахыг татан буулгаагүй. Тийм учраас бид нар энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ хийсээр байх болно. Бид тэр хизээ одоо амьсгал хураан тэр өдрөө хүртэл бид нар хийн. Миний өөр хүүхдүүд үргэлжлүүлээд хийн. Тийм учраас бид тэр чадах чинээгээрээ туслах ёстой хүмүүстэй туслаад явна. Бид нар энэ хүмүүс туслаа гэж төр засгаас бид нар мөнгө авдаггүй шүү дээ. Одоо хүмүүс биччихилээ сар болгон 500 саяыг авдаг юм чин гэж. Үгүй төвлөдөө гаргаад тавихгүй юу? Эдэн оны эдэн сарын сар болгоны санхүүжилтийг гаргаад тавьчихгүй юу? Тэгвэл болж шүү дээ. Тэг үнэхээр тэгж өгдөг. Тэгээ зарим нэг одоо ганц нэг хүмүүсийн комитег уншихаар
энэ хүмүүс нь одоо нийгэмшээгүй байж тээ ч гэж ах шиг те энэ хүмүүсийн мөнгөөр баяждаг байсан ч гэж ах шиг тэгвэл одоо энэ гудамжаар нэг мөнгөнүүд биш те аваа баяжчихгүй юу тэр ч боломж нээлттэй шүү дээ хин ч гэсэн сайхан сэтгэлээр нэг ядарсан иргэн тусалж болно шүү дээ энэ чинь хуульч хүрцэн асуудал биш байхгүй тэгээд ерөнхийдөө бол бас хүн их одоо энэ хүнд тусалтайг энийг сайхан сэтгэлийг ийм юмд айгүйх бохирдуулдаг юм байна. Би өөр дөр мэдчихэж байгаа байхгүй юу. Миний хүмүүс чанар муудсан, нийгэм муухай болсны л нэг илрэл ингээ яваад байгаа байхгүй юу. Түүнээс биш одоо хүнд туслаад хүнийг амьдралд хүргэх чинь сайхан штэ энэ чинь гоё штэ. Одоо би нэг хоёр нялх хүүхэд энэ үйл ажиллагааг явуулахдаа анх аваад өсгцэн одоо том нь хүнтэй суудсан хоёр хүүхэдтэй болсон их засаг сургуулийг төгсөхгүй байж гин. Нэг хүн одоо эдэрдээд сургуулийг төгсөхгүй байж гин. Одоо энэ коронавигийн хаагдсан түүнээс биш Японд 2 жилээ сурна гэж сууж гин. Энд чи одоо сайхан зүйл биш үү? Би энэ чи хүний амьдралд гоё сайхан зүйл хийцэн байгаа үстэй. Энэ олон хүмүүс би нэг юмыг бүр баттай хэлмээр байна. Битэрэг одоо ингээл хүмүүсийг авч мөлдсөн л шуулсан л хөдөлмөрийн шулдгал гин тий битэр яг бардам нэг юм хэлэхэд бид нар хизээш нэг хүний амьдралыг ч дорд оруулж үзээгүй. Битэр сайхан амьдралтай байхад тараншинд оруулсан хүн нэгч байхгүй. Нэгч хүүхдийн эрх зөрчигдөөгүй. Нэгч хүүхдийг битэр хохироогоогүй. Нэгч хүүхдийг битэр сургууль боловсралгүй болгоогүй. Бүгд сургуулиас завсарцсан ирдэг. Бид бүгдийг нь албан бусд нь хамруулад дараагийн жилийн шалгалтыг өгүүлээд ингийн анги руу наруулад одоо биднээс төгссөн оюутангууд зөндөө биш шүү дээ. Тэгээ энэний төлөө одоо буруу юм хийсэн гэдэг юм уу. Тэгээ манай хашаанд байхдаа эрхэн чөчөгдөд байгаа хүмүүс одоо гудамжинд эрхэн чөчөгдөхгүй яваад байгаа юм уу. Эрхэн хангагдаад байгаа юм уу. Нөгөө хүний эрхийн байгууллагууд яасан бэ? Нөгөө битэрлүү дайраад байдаг хүний эрх чөчөөд байна гэдээ орилоодсэн хүмүүс хайцсан бэ. Тэгэхэд хүний эрхийн дарга хүн өнөөдөр эднийг гүлгнүүд гэж байгаа шүү дээ. Гүлгнүүд. Ер нь тэрнээс улбаатай шүү дээ битэрийн энэ хэрэг чинь. Тэр Бямдарч гэдэг хүн загдаа наад гүлгнүүтэйгээ гүлэг шиг харьцаж бай гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо бүр өөрөө тодорхойлоо хэлж байгаа. Загдаа би нөгөө чиний хасрамж халамжинд байгаад байгаа наа хүмүүсийг чи хэлж шүү гүлэг гэж. Энэ хүмүүсийг гүлэг гэж бодож штэ. Хүний эрхийн дарга хүн. Тэгэхээр хүний эрх ямар хэмжээнд яригддаг вэ гэхээр миний ойлголтоор хөрөнгө мөнгөөр ялгуурлаж харьцдаг. Баян эрх мэдэлтэй хүмүүс бол хүн юм байна. Доод зиндааны одоо нийгмийн эмзэг давхаргын юм уу, гэр орооллын ч юм уу ийм хүмүүс гүлэг юм байна. Хүн биш үү штэ. Хүний эрхийг толгойлж байгаа хүн ийм ойлголттой явж штэ. Тэгээ тэрийг л бид нар олон нийтэд хэлсэн. Надад бортохоор ингээ игдүүцээдсэн байхгүй би. За бид нар хоорондоо хэрэлж байгаа нэг нэгийгээ одоо тэгээ хэлсэн бол бас нэг өөр. Тэгэхэд хүний эрхийн байгууллагыг удирдах байгаа хүн тэгж ярьж шít. Тэр хүн доотлохоо хүмүүст юу гэж ярьдаг вэ гэхээр тэр бол гүлгнүүдээ ядуу хүмүүс бол гүлгнүүдээ л гэдэг ойлголттой хүн байна шít. Тэрийг тавьснаас болоод одоо ийм ажил болцсон шít. Манай одоо энэ удирдах албан тушаалтан төрийн эрх мэдэл бүхий хүмүүсийн ухамсар, хүн чанар, мэс чанар ажлын хариуцлага нэг иймэрхүү л болцсон юм байна. Гэтэ би яах вэ одоо ямар ч байсан би хоригдоо гараад ирсэн. Одоо хоригдохгүй гэдээ яах вэ? Эрх мэдэл бүхий шүүхийн байгууллаганд тэгчлээ. Тэгээ одоо яах вэ? Өөр бид нарт одоо ойрлох уу, хашгирах уу, хорих байгууллагад чинь өлсгсөн зарлах хэрэггүй. Тэмцэл мөргөлдөө хийх хэрэггүй. Үзэл бодлоо илэрхийлж болохгүй. Тийм штэ. Одоо эсэргүүцэл янз бүрийн юм гаргаж болохгүй. Чинь шүүх шийдсэн байхгүй. Тэгэхээр одоо тэр бидний хориод байгаа байгууллага чинь зүгээр шүүхийн шийдрийг гүйцэтгэж байгаа байгууллага. Тийм учраас бид нар зүгээр тэнцэнэ. Миний хувьд бол тийм ойлголттой байсан. Бас 7 сарын 9-нд Загдаагийн хорих анги дээр нөгөө өршөлийн тухай хуультай холбоотой шүүгч нар очсон байлээ. Бүрэлдэхүүн шүүгч нар очсон гэж хэлээ. Тэгээд 9-ний өдөр манай хүүхдүүд зарим нь намайг гаргаж авахгүй, зарим нь аав руугаа тавьцгаасан юм байл л дээ. Тэгээ аав дээр очисон чинь нөгөө өчлөн мөчлөө авцсан гэв уулзалт тээлгээгүй зүгээр ангийн удирдлагатай нь уулзсан юм билээ. Тэгсэн чинь манайх 400 гаруй хоригдолтой. Тэгээд өнөөдөр шүүх ирсэн танаа аав ганцаараа шүүх хуралд оролцсонгүй. Ямар шалтгаанаар оролцсон вэ гэхээр би гэмт хэрэг хийгээгүй учраас надад өршөөл гуйх шаардлагагүй. Өршөөлийн хуулиар далиндвал намайг одоо гэмтэргийг мань үлийн зөвшөөрлөх гэж байна. Тийм учраас би орохгүй, орсон ч би өмгөөлөгчтэй орно гэсэн байр суурьнда илэрхийлээд ороогүй юм билээ. Хэрв намайг одоо гэмтэрэг хийсэн гэж үзээ ялсан бол одоо нэг хэрэг
юу өршөөх гэж байгаа бол бүгдийг өршөөхгүй л би тийм гэмт хэрэг хийгээгүй учраас би орохгүй гэдэг байр суурьтай ороогүй юм байлээ. Тэгээд 19-нд бас нэг хурал болж магадгүй гэдсэн баггүй. Тийм учраас би өчтөр өмгөөлөгч аваад очив. Тэгсэн чинь тэр урал нь хизээ болох нь тодорхойгүй. Тэг өмгөөлөгчтэйгээ уулзуулаад тэгээд ирсэн. Биеийн байдлын хувьд маш их турсан байлээ. Тэг миний нөхөрч өөрөө 2 удаагийн зүрхний хаалгатай, стенттэй, 2 удаагийн цус харвалттай. Ер нь одоо 20 оны 4 сарын 11-нд хоригдсон штэ. 461 100 гаруй цагтаа ирж барьсан штэ. 63 настай хөгжлийн бэрхшээлтэй хүнийг 100 гаруй цагтаа ирж барьвчилсан байхгүй. Тэгээ тэрнээс хойш маш их олон өвчин нэмэгдсэн. Амар өөрөө бухимдалтай. Одоо миний ач зээнэр, миний үр хүүхэд, миний гэр бүлийг одоо дарамтлж штэ. Миний өр хүүхдэд миний ач зээд одоо өвөн хүчингийн хэрэгтэй байсан гинлээ гэсэн юм үлдээх юм байна л да. Тэгээ эннийхээ төлөө миний нөхөр маш их бухимдаж байгаа, маш их тэмцэж байгаа. Тэгээ тэр ангидаа бас дарга нартаа энэ байдлаа бас маш их ойлгуулж байгаа юм байлээ. Тиймэрхүү байдалтай байлээ. Тэгээ би нэг өчтөр очичоод ирсэн. Хүн ер нь гомдно гэдэг чи одоо бас нэг талдаа одоо хүн гомддог. Надад эвгүй сэтгэл төрөөд ингээд хүн улаан цам хилмигдээд инхээр хэцүү. Гэхдээ би намайг юу тайвшруулж байгаа вэ гэхээр надад хийсэн хэрэг байхгүй юм чи. Би миний улмаас, миний нөхрийн улмаас гохирч нэг ч хүн байхгүй юм чи. Би тэр олон 10 100 хүнийг би тэр амьдралд нь залгуулсан юм чи. Олон хүүхдүүдийг би тэр гарын ганцхан хөлийн дөрөнд хүргэсэн юм чи. Монголын ард түмэн ихэнх хэсэг нь би тэрийг мэдж байгаа юм чи. Энэ л зүйл би тэрийг тайвшруулж байгаа. Миний өр хүүхдүүд энэ л зүйлээрээ ээж аваараа бахархаж байгаа. Миний ээж аав зүгээр л ункаагүй дорой те нэг том албан тушаалтангийн карманд ороод авилга хээл ахуулт нь хамрагдаад толбогдоод ингээ явж исэн бол миний ээж аав өнөөдөр хүний нүүр харах надад ч гэсэн хүний нүүр харахад хэцүү шттэ. Тим юмгүй хүмүүс гэдэг чи ямар сайхан юм бэ? Хэдий одоо хоригдл байгаа ч гэсэн хийцэн гэд би тэрийг ялчлаа шттэ. Хүн юу хийсэн хийгээгүйгээ би хамгийн сайн мэдж байгаа юм шүү дээ. Би мэдэн шүү дээ. Би өөрөө хэрэгтэн гэж хэлэгдээд байгаа юм чи. Би юу хийлээ, юу хийгээгүй лээ, би юу буруу хийлээ. Би маш сайн мэдж байгаа учраас надад хийсэн зүйл байхгүй учраас миний хувьд маш ингээд тайван байгаа. Гэхдээ би нэг хэсэг аюухан ингээд нөгөө уймарсан. Уйлаал ингээд ботхоор ингээд нулимс сараал. Тэгээ тэнд байгаа олон эмэгтэйчүүд ингээд хараал уйлаад би нэг 18 эмэгтэйг ерөнхийлөгч уучлсан 4 сарын хэдэнд байвуу Батболор ерөнхийлөгч уучлуулжсэн 18 эмэгтэй ингээд юу ч хэлээгүй ингээд нэг орой нэрсүүдийн дуудаа ингээд гаргацсан. Тэгэхэд бас хүмүүс өршөөлөө хууль гарах гэж байна, цар тахалтай холбоотой хүмүүс гарах гэж байна гэж яриадсэн. Тэгж яхад 18 хүн ерөөсөө ингээ хилдэггүй шууд нэрийн дуудаал ингээ аваа харцсан. Тэгээд нөгөө хүмүүс ч ингээ өөмөрцөн бүр яач вэ? Энд нар өршөөлд оров, бид нар өршөөлд орохгүй үлдчихв яач вэ? Ерөөсөө мэдээлэхгүй. Тэгээд тэр шөнөнд ихэнх хүмүүс унтаагүй ингээд бүр стресст ороод ингээ хонж байгаа байхгүй. Тэгээ маргааш нь гадаа нөгөө 200 эдэн эмгтээчүүдээ чи ингээд тоонц суулгаад тэгээ ингээд нөгөө ангийн удирдлагууд ингээд төлөөлж мэдээлэлгээд ингээл байж байгаа заяа. Тэгэхэд тэнд нэг сэтгцэн өвчтэй эмэгтэй тэнд сахилгад орцсон байгаа. Сахилгын байранд. Тэгээ тэр сахилгын байрны цонхоор ингээд дуулаад байгаа байхгүй тэр хүн. Тэр сэтгцтэй хүн штэ. Тэгээ хүн амны хэрэгээр 10 жилийн ял авцсан. Тэгээ тэр эмэгтэй дуулаад тэгэл тэнд байгаа эмэгтэйчүүдийн тэр ингээд сэтгэлээр унтсан байдал. Тэр амар эвгүй мэдрэмж төрсөн надад. Тэгээ би тэгэхэд би амар уйлсан. Тэгтээ би шүүхээс ял аваад ч юм уу өөр 400 төгрөг харахад би ерөөсөө уйлаагүй байхгүй. Ерөөсөө уйлаагүй. Би үнэхээр амар нөхөртөө уйлаа. Айгүй тийм юу байсан байхгүй. За яг анхштай шүүх прокурортойгоо нэлээ юм ялаа өглөө. Нийслэн шатнаас цаатчих واخа. Арайч бас нэг шүүх арайч ингэчихгүй бах гэд. Тэгээ би тэр орох ангид очоо би тэр нэг мэдрэмж одоош надаас ерөөс салдаг. Тэгээ би тэр орох ангид амар хэцүү. Яг манай энд байдаг хүмүүс байгаа байхгүй. Иш чавс яах нэвдээ мөсдөгцтэй эмэгтэй ингээл тэр юунд ороод сахилгад ороод тэгэл энэ муутай ингэж харьцаж яах вэ гэдэг ийм сэтгэл төржсэн. Тэгэхэд би амар хуйлсан.
Нэг улаан тэгж уйлсан 420 хаан гэд 409 дугаар харгаан гэдэг бат нийслэлийн шатны шүүх хурал 409 дугаар харгаан гэж би тэр 4 сар болсон. 4 сарын дараа шүүх хуралцсан байхгүй нөгөө ковид мавидгийн хойшлоод. Тэгээд 409 юунд тэр онлайнаар шүүх хуралд би тэр орсон штэ. Тэгээд би тэр хэвээрээ батлагч байгаа байхгүй. Тэгэхэд хоёр тэр халиуна гэдэг эмэгтэй чинь тэр инхмагээ зүгээр мөрөөрөө байсан эмэгтэйг татаж оролцуулж байгаа байхгүй. Инхмаг бас хүчинцэн гэж. Тэгээ миний өнөхрөө чинь зүйлчлэгтэй 2-оос дээш эмэгтэй хүчинцэн гэж ялгчоо штэ 4 жилийн харгал. Тэгэхэд онлайнаар ингээ ороход тэр инхмаа гэдэг эмэгтэй ороод ирсэн. Уйлаад ирээд байгаа байхгүй. Энэ хоёр бүхнийг би шоронд ингээ харгаад надад хэцүү байна. Энэ хүн намайг хүчнтэйгүй би ийм зүйл дээрээс хороогүй гэд. Өмгөөлөгч аваад ороод ирсэн яриад байгаа штэ. Тэгэхэд нийслэн шат хэвээр нотолж байгаа байхгүй. Энэ хоёр хүн намайг ерөөс хохроогоогүй гэд ингээ яриад хахад хэвээр нь нотолж байгаа. Тэрний дараа би амар хуйлсан. Ямар хэцүү юм бэ. Тэгээд ерөөсөө л амар юм байна. Тэгээд нийслэн шат хэвээр нь батлаад. Тэр чи бүр бичгээр хүртэл ингээд би тэр юм л үзээгүй. Би тэр шүүх хуралдаар харсан тэр эмэгтэй өмгөөлөгч авцаа ороод ирсэн. Тэгээ манай өмгөөлөгч нар тэр инхмагийн эмэгтэй юм юу ихсэн байгаа байхгүй юу? Бичсэн. Энэ хүнд би хүчндүүлээгүй би ийм бэлгийн дарамтанд ороогүй. Тэр халиуна гэдэг эмэгтэй намайг ингээд цагдаагийн байгууллага нэг өрөөнд оруулчаад алиунатай цуг чи бичүүс мэдэхгүй байхгүй чаас. Тэгээ ингээд надаас асуулт асуугаадсэн халиуна хариулаадсэн. Тэгээд нэг юм дээр гар үсэг зурулсан би мэдэхгүй уншиж мэдэхгүй юм чи. Тэгээ ингэсэн ингээд бичгээр бичиж өгсөн байгаа. Тэгээ би энэ хүнд хүчндүүлээгүй. Дээрээс нь энэ хоёр намайг хохроогоогүй. Би энэ хоёр хүнээс үр төлбөр байхгүй. Гэт бүр нотродор батлуулсан юм ингээд шүүхэд өгч байгаа манай өмгөөлөгч ингээд шүүгчд өгсөн чинь шүүгч за оюун цэцэг өмгөөлөгчөө би энийг чинь ингээд энэ бүрэлдэхүүнээр авч хэлцнэ. Яг энэ нотлох баримтуу биш үү гэдгийг бид нар ингээд бүрэлдэхүүнээр шийднэ. Хэрвээ нотлох баримт гэж үзэхгүй гэж шийдэх юм бол энийг чи авахгүй гэж байгаа байхгүй. Тэгээд тэрийг ингэж үзснэ. Нотлох баримтанд авчиж байгаа үнэлээд тэгсэн хэрнээ тэрийг ерөөсөө тэр юунда тусгаагүй. Тэр инхма гэдэг хүн би хүчндүүлээгүй гэдгийг тусгаагүй. Тэгээ зүгээр хэвээр нь батллаа гэж ганцхан тийм хэвээр нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр батллаа. Өөр юу ч тусгаагүй. Тэгээ ингээ хэвээр нь баталсан. Тэгэхэд би 409 дэх ангид нэг уйлсан. Гэхдээ ер нь бол юу байд юм бэлээ. Шорон гэдэг бол шорон л юм бэлээ. Шоронд уйлах хэрэгчлээ байхгүй. Уйлж чадахгүй. Яг тэгэхээр бас бусад хүмүүсээ бодож штэ би. Тэнч чин надаас настай хүмүүс байна. Бүр амар өндөр жилтэй 10 жил 20 жилийн ялтай хүмүүс байна тий. Тэгээд тэнд олон эмэгтэйчүүд байна, жирэмсэн хүмүүс байна. Тэг би тэднийг бас өмөрүүлж болохгүй байхгүй. Тийм учраас би бас энэ олон эмэгтэйчүүдийг бас ингэж хямрааж болохгүй. Тийм учраас би ингээл өрөөндөө ингээл зургуулт боллоо гэж өрөөнийхөө тайван байдлыг алдагдуулаад хүмүүсийг өмөрүүлээд уйлж майлаад гэж болохгүй байгаад байгаа байхгүй. Тэгээ би уйлсан ч ингэж нууцаар уйлна. Түүнээс ингээд олон хүмүүсийг ингэж өмөрүүлж ерөөсөө болохгүй. Тэд нар ч угаас сэтгэл санаа докторгүй байгаа. Тэрэн дээр нь би уйлаад инхээр би настай хүн, дээрэс нь олон хүмүүс намайг хүндэлж байгаа те. Тэгэхээр ер нь намайг дагах ингэх магадлал өндөр шүү дээ. Намайг ингээд баярлуул хамт баярлал уйлуулд хамт хямрах хүмүүс зөндөө байгаа учраас би аль болохоор би тийм зүйл гаргахгүй маш хичээж исэн. Тэгээд ер нь би тэр нэг юун дээр нэг уйлсан, тэр 409 дээр нэг уйлсан. Тэгээд гарч ирэхэд надад айгүй эвгүй байсан. Гашаа ингээл ил хуйл. Тэгэл миний нөхөр гарч ирээгүй. Миний нөхөр бол би гарч ирэхээс нэг 10 хоногийн өмнө тэр тэдний анги, манай хорих анги хоёр би тэр нэг удаа видео кол хийж яриулсан байхгүй. Тэгэхэд би ер нь их хүн чи хэцүү юм бэлээ. Одоо үр хүүхдүүд маань ингээд эргэлтээр ирж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө шоронгийн нэг шар хантаац өмсдөг. Тэгээд би хүүхдүүдтэй яаж энэ шар хантаац өмсөхгүй гарах вэ? Яагаад тэр нөгөө хүүхдийн сэтгэл зүйд ингээд нэг тогтцсон юм чинь насан турш найрладаг байхгүй. Тэгэл би энэ шар хантаац өмсөхгүйгээр яаж хүүхдүүдтэй уулзах вэ гэж бодно. Тэгэл цагдаагийн байгууллагад ажилладаг
хүүхдээ хүртэл хүн бодно. Ажил мэргэжилдээ дургүй болчихоо дээ. Энэ их муухай хууль бус юмыг ингээ урам зориггүй болчихоо дээ гэж бодно. Хүүхдүүд минь сэтгэл санаагаар унах үү гэж бодно. Тэгэл эргэж очиж байгаа ах トゥ нэрээ бас сэтгэл санаагаар унахгүй тулд айл болохоор би ядраагүй байгаа шүү. Би ерөөсөө сэтгэл санаагаар хэцүү биш байгаа шүү гэдгийг харуулахын тулд би бас маш их хичээжсэн. Дээрээс нөхөртөө ингээл видеогаар иргээр миний нөхөр уйлаа л байгаа байхгүй. Тэгэл дагаад уйлахаар нөгөөд чи бүр хэцүү болчихно гэл ингээд би өөрөө уйлахгүй байх хэрэгтэй. Стэнэр үнэхээр хэцүү байсан. Тэгээ нөгөө их тэгж хичээх чинь хүнийг айгүй юм муухай юу болгох юм бэлээ. Нөгөө ийм хүлдүү юм шиг болгож байгаа хгүй. Ямар ч юм реакцгүй. Тэгээ тэр нөгөө нэг би нэг тийм хатуудаа биш байхгүй. Зүгээр хүүхдүүд энэ өөр ингээл хүүхдүүдийн эвгүй харагдчихвал хүүхдүүд санаа зовчих шүү дээ. Шүн унтаж чадхаалж. Тэгэл айл болохоор нөгөө 20 байгуулгч нь өсмөс ерөөсө бодуулахгүй амар олон сар болчихорч ингээд өсмөс цайгаар тэгэл тэнд байгаа хүн ямар олигтой хавтаа тэгэл яаж л одоо хүүхдүүдээ ирэхээс өмнө өсөө бодуулж чамсан царай зүсээ жоохон гайгүй болох ч юм. Ер нь хүн тэгжил амьдрт юм билээ. Чухам ээж хүн болгонд тэгдэл байх гэж би бодсон. Миний хувьд бол тэр л маш үндэс. Хүүхдүүдэд яаж эвгүй байдлаа харуулахгүй байх уу? Яаж хар гэрээ санаа зовоохгүй байх уу? Тэгээд шонд орсоо миний яг төрсөн дүүнээс орсон байгаа. Гэрийг эднэр хийлээгүй байгаа. Тэгээд энэ дэрсний дараа хэлж байгаа. Намайг тэнд ахад миний нэг охин хагалгаанд орсон байгаа. Тэрийг бас хэлээгүй. Тэгээд ер нь бол тэнд хоригдсон хугацаанд өхүү зовлон 30 гаруул маш хэцүү байсан байлээ. Тэгээд би нартаас та нар ээждээ хэлэхгүй яаж байгаа юм бэ гэдгсэн чи бас эдний зүг байлээ л дээ. Тэнд би юу ч хийж чадахгүй шүү дээ. Санаа л зовно өөр юу ч хийж чадахгүй. Тэнд байгаа эмэгтэйчүүдийн ч гэсэн тэнд хоригж байгаа ээж нь нас орж байгаа, аав нь нас орж байгаа. Тэг юу ч хийж чадахгүй шүү дээ. Тэд нар бүр очих ч юу байхгүй. Зарим нэг 3 хоног 36 цаг ч гэнэ ингээд чөлөө өгөөд тэгээд тэр нэг харгал зэгс нар цуг яваад ингээ ажил явдал дээр нь салхаас үүс түлж буцаагаад авчирч чах жишээний тэгээ мэдээж гэмт хэрхийсэн хүн бол ийм зүйл үсгэл ёстой байх, ийм юм байгаль ёстой байх. Гэхдээ энэ хуульд ихш баймаар биш үү? Тэгвэл тэр өндөр албан тушаалтангууд нь ч гэсэн тийм л баймаар биш үү? Жирийн иргэдэн ч гэсэн тийм л баймаар биш үү? Тэгэхэд ийм муухай ялгууртай ийм байгаа. Тэгээд тэнд одоо 409 хад бол нэлээд том албан тушаалтангууд ялагдж исэн. Тэдний тэр байр өрөөндөө байгаа байдал тэр харьцаж байгаа харьцаа бүр шал өөр. Зүгээр энгийн хүмүүсийг бол хулгайчаа хоригдлоо тэгээд дуудана өөр хүмүүстэй шал өөр. Би зүгээр энэс хараа гутарж исэн юм. Үнэхээр шүүх хуулийн байгууллагын үнэн ста дампуурсан гэднээр арайч усна ингэж дампуурчлахгүй хаа. Тэгээд тэр инхма гэдэг юмхтэй би хүчдүүлээгөө гэдэг хаад өмгөөлөгч нь босоо хэлж байгаа шүү дээ. Одоо энэ миний өөрчлөлт хүчндүүлээгүй байна. Энэ ийм юмд оролцоогүй байна. Тэгэхээр нөгөө хуулиндаа бүр заасан байгаа байхгүй юу? Одоо нотлогдож батлагдаагүй болвол хохирогч хүн нэг хохирсон л гэж байгаа бол яаж хохирсноо заавал батлах ёстой юм байна. Бүр заавал. Тэгэхэд нотолж баталж чадахгүй эргэлзээтэй байдал үүсэх юм бол шүүгдэгчийн ашигтай тал цагаатах талыг барь шийднэ гэд байж байгаа байхгүй хуулиндаа. Тэгээ өмгөөлөгч нараас байдгаараа л гаргаж өгч байгаа. 17 18 оны нэг хүнтэй маргаж исэн хэрэг мэргийг чинь тухайн үед хууль цугцаанд дууссан хаагдсан байсан эргийг сая 4 сарын 11-нд барь шоронготой бүгдийг буцаас эргээгээл тэд бүгд нөгөө юун дууссан эргэнүүд тэгээд тахтал ингээл 4 зүйл ангаар миний нөхрийг ялж байгаа жишээ нь. Тэгээ би зүгээр нэр шоронд бол зүгээр ядуу хүмүүс л байд юм байна. Ядарсан тэгэл нэр үнэхээр өрөвдмөр яах нэвдэ энийг гэмээр хүмүүс зөндөө байна. Тэгээ тийм хүмүүстэй бол ял өгч чаддаг юм байна. Хамгийн дээж ялыг өгж байна. Тэгээ яг нөгөө ийм юмтай их холбогдоод ирэхээр нөгөө хүн чинь хууль их судалдаг болд юм байна. Хүний эрхийн юмнууд айгүйх судалдаг болд юм байна. Тэгэхээр хүний үндсэн хуулийн заасан эрхийг юусоо юм чинээнд бодохгүй байна. Тэгээд одоо олон хүний амнаас би сонсож байгаа байхгүй юу?
одоо тэр 20 байгууллагын удирдлагуудаас хүртэл надад хэлж авах цагдаа нөгөө нэг хил амнасаа л болцсон. Зан характераасаа л болцсон гээл тий. Тийм одоо нөгөө лайвнаас болцсон ч гэж ах шиг тий. Үгүй тэгвэл тэрийгээр нь ялал та. Тэрний тохирсон ялын өвөлдөө хүнтэй зүй бус харьцаад байна. Эсвэл хүний нэр төр талдаад байна тий. Энийгээр нь ялал та. Тэгэхэд бүр болоогүй ард тос ямар ч үндэсгүй ийм хэрэг ингэж зохиомлоор гаргаж ирээд тэгэхээр зүгээр энийг зохиомлыг бүх энэ Монголын ард түмэн мэдээд штэ. Хүүхдээ нь уулзалсан чинь одоо хүүхдээ орхичоод би явна гэж байгаа байхгүй шүн. Үгүй чи шүн 12 нэг цаг боллоо. Чи одоо явж аач. Үгүй би маргааш ажилтаа. Үгүй чи хүүхдэйгээ хонохгүй. Би чамайг хонохгүй л хүүхдээ чи бүр хүлээч гэсэн орон дээр чи хонуулна. Би чиний хүүхдийг одоо харж чадахгүй. Би 3 сар харлаа. Одоо чи уулзч явна хүүхд чи уйлна. Би шүн бас ахаа тэрээ хонох уу? Чи энэ хүүхдээ гаргасан мó? Би гаргасан мó? Чи хүүхдээ асранд итгэх үүрэгтэй үстэй. Гэл ингэсэн чи би явна. Ерөөсөө би явна. Тэгээд бид нартай хэрэлдээл. Тэгэхээр би хэлж байгаа. Чамайг зур аяг тавг угаагаад нэг хоолны газар ингээд амьдрахгаа явж байгаад би чиний ганц хүүхдийг хараад өгөх надад асуудал байхгүй. Би эртээ түрүүн чи энэ хашааны 20-30 хүүхдийг би энэ цэцэрлэгт 4-6 багш цалинжуулаа би ажиллуулж байна. Би нэг дунд нэг ганц хүүхд хараад чадна. Тэгэхэд чи буруу зүйл хийгээ яваад байна. Тийм учраас би тэр чинь дэмжихгүй. Тэгээд л одоо сүүлдээ бүр уур хүрэл дураараа янхан бэ яасан. Ингээ хэлсэн үнэн. Тэгвэл тэрнийхэн дагуу тэгэнгუთ л одоо шүн тэрний дараа чинь шөнийн 2 цаг өнгөрч байгаа цагдаа нар хашаад авч орж ирж байгаа ш та нар мэдчихэж байгаа бол хашаад аваа бижгнээ орж ирээд айлуудын хаалга үүд эвдээд орцсныхан дараа миний нөхөр хөл нүцгэн араас нь гүйж гарч лай бичлэг хийж байгаа штэ. Тэгэхэд тэрийг цагдаагийн хууль ёсны шаардлага биелүүлээгүй. Ямар хууль ёсны шаардлага биелүүлсэн цагдаа нар хашаан дээгүүр давж орж иртээ. Тэгчээ тэрийг хууль ёсны шаардлага биелүүлээгүй. Тэгэнгუთ тэр чинь маргааш нөгөөдөр цагдаагийн ерөнхий газар дээр би тэрийг дуудаж байгаа. Тэгэнгуутаа манай нөхрийг одоо хүний нэр төр талдсан олон цагдаа нарын одоо юу биелүүлээгүйгээд битэрийг 2 сая төгрөгөөр торгож байгаа. Тэгэнгуут нь миний нөхөр шүүхэд хандаад шүүх битэрийн талд шийдэж байгаа. Энэ хууль бус байна гэд. Тэгэнгуут нөгөө халиуна чи энэ Баян зүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлцэд хандж байгаа. Одоо 1 сараас хойш юм яриад шүү дээ би. Тэгээд Баян зүрхийн цагдаагийн 1-р хэлцэд хандсан чинь бас тэдний 2 саяар торгож байгаа. Ахаад бид нар Баян зүрхийн шүүхэд одоо халиунатай хамт л бид нар шүүх хуралд ороо яваад байгаа шүү дээ. Өмгөөлөгч авцсан. Халиуна чи өмгөөлөгч авцсан. Тэгэл Баян зүрхийн шүүхт орсон чи бас битэрийн талд гарч байгаа. Хууль бус торгосон байна гэд. За тэгжсэн чи цагдаагийн ерөнхий газар нийслэлийн шат руу давж байгаа. Нийслэлийн шат бидний талд шийдэж байгаа. Ингээ 3 шүүх хурлаар бид нар орсон. Тэгэхэд хүчингийн хэрэгээ ерөөсөө яриаггүй. Намайг одоо ингэж нэр төр талцсан намайг одоо ийм ингэж бие үнэлэгч гэж хэллээ гэд ингээл яваадсан. Ерөөсөө хүчингийн хэрэг яриаггүй. Тэгжсэн л 4 сарын 9-ний өдөр л гинт одоо хүчинсэн болол тэр нэг оюун цэцэг хамцран гэдэг аваа нарч гарч ирсэн шүү дээ. Тэгээд бид нар чинь 9-нд тэгэж гарч ирэл тэр өдөржингөө бижигнэл маргааш нь миний нөхрийг цагдаагийн газар дээр дуудсан 5 дахь өдөр байсан. Миний нөхөр очив. За 4 сарын 9-ний өдөр хэвлийн хурлын ихтэй халиуна гэдэг та нар бүр үзээрээ хэвлийн хурлаар юу гэж анх ярьж гарч ирсэн. Таалан көтлөөл ингээд шахаал хэлүүлээд байгаа байхгүй юу. Тэрэн дээр хаана хүчинцээ гэрийнхэн доор нөгөө нэг ажлын байр нэгдэг байхгүй юу. Тэн дотор нь муу усны зайлуулах хоолой байдгаа. Тэн дотроо намайг 3 өдөр гаргаагүй тэр нөхөн дотроос ерөөс гаргаагүй гуруулаа нийлж хүчинцсэн гэж яриад тэ гуруулаа нийлж 2 нийгмийн ажилтнаагаа нэг гуруулаа нийлж хүчинцээ. Тэгээ би бүр доошо цус алдсан. Бүр цус алдснаа яар гэдэг тэр оюун цэцэг тэгээд байгаа зү тэ. Тэгээ ярьж байгаа. За тэр ус зайлуулах хоолой гэдэг нь уртаашаа 4 м 30 урттай, өргөөшөө 0.26 см өргөнтэй, доошоо 6-7 см ийм гүнтэй л зөвхөн ус урсгал нөх байхгүй. Тэрэн дотор хүн байдгаа шууч утахгүй. Тэгээд яриад гараад ирсэн. За тэгээд тэрэн дээрээ юу гэсэн бэхэд би утсан дээрээ өөрийнхөө гар утсан дээр хүчндүүлж байгаа бичлэгээ хийсэн. Надад 45 минутын секс бичлэг байгаа. Би баримттай юм ярьж байгаа. Чи яагаад хүнд хүчндүүлж байхдаа гар утасны бичлэг хийдэг ингээд тэр оюун цэцэг авгаа нь ярьж байгаа байхгүй асууж байгаа. Тэнгуут би баримт цуглуулах хэрэгтэй байсан юм аа. Баримт өрдүүлэх хэрэгтэй байсан. Би тэг бичлэг хийсэн. Тэгсэн чинь загдаа хамрагч 2 гар утас юм хоёуланг нь хураагаад тавцсан. Тэгэхээр би таньдаг ихчийн гар утсыг аваад шууд бичсэн. Хүчндүүлж байгаа бичсэн. Гэхдээ тэр таньдаг ихчийн ямар утсан дээр хийсэн ерөөсөө тэр
тийм юу ярьж гарч ирсэн шүү дээ. Тэгснээ сүүлдээ нөгөө нэг муу усны хоолойд нь боломжгүй болоод ирэнгүүт юу яам болоод яам нь эхлээд дулаахан биш хүйтэн харанхуу тийм зойр шиг нөх байдаг байсан. Сүүлдээ нөгөөх нь бүр айгүй гой цэвэрхэн тохлог дулаахан дотор нь дүрслэгтэй сандал байдаг тэн дотроо хүчинсэн. Тэгснээ сүүлдээ бүр эмнэлэгч бүр цаашаа штэ тэр цэцэрлэгийн цаана мэдүү тусдаа барилга байхгүй. Тэгснээ сүүлдээ дандаа эмнэлэгтэй хүчинтэй байсан. Тэгээ эсвэл нэг бол 3 жилд нэг жилд 17, 18, 19 онд нэг удаа дандаа 7 сард 3 удаа хүчинсэн. Нэг бол 3 хоног гаргаагүй хүчинсэн. Нэг бол гуруулаа нийлж. Одоо алийн шүүх үнэн гэж авч үзээд битэрийг яллаад байгаа, алийн худлаа гэж үзээд байгаа, юуг нь тэгээд байгаа бүүмэд. Тэгээд тэр нь ерөөсө шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээр тэр 2 гар утас шинжилгээнд бүр удаадараа явсан. 2-3 удаагийн нөхөн үндэслэг мүзлэг хийсэн юмнууд хэргийн хавцаст одоо надад 9 хавцас дээр би яг байгаагаар нь ингээд хэвлэлцэн байгаа надад. Би тэрнээсээ одоо би хэвлийн бохорл хийх гэж байгаа. Би тэрийгээр би бүгдийг дийлгэнэ гэж бодож байгаа. Тэгэнгუთ тэр ийм хоолн зөрүүтэй юм байхад одоо тэр шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн тэр тусгай мэдлэгийн хүрээнд гээд байгаа. Тэрийг би тэр кибер гэмтэрийг хилээд байгаа мөн тусгай мэдлэгийн хүрээнд одоо энэ гар утсыг одоо усцсан файл байл бүх юмыг одоо шалгаж ингэж сэргээж шалгахад хэрэгтэй холбоотой юу ч илэрсэнгүй, юу ч байхгүй байгаа хгүй юу. Тэгээ гар утсан дээр ямар ч бичлэг байхгүй. За загдаа гэдэг хүнд одоо бэлгийн замын халдварт өвчин мөчүүд бүх шинжилгээ авсан. Ямар ч өвчнгөө гардаг. Халиуна гэдэг эмэгтэйгээс удаа дараагийн юугаар тэмбүүтэй гардаг. Тэгээ одоо энэ миний яг яаж нотлоод байгаа миний хувьд бүр зүгээр ажилгүй гэрээ авгаа би л ингэж дүгнээд хахад шүүх ингэж дүгнээд хар би гайхаад байгаа хгүй. Тэгэхээр ийм их зөрүүтэй юмнууд байгаа. Тэгэхээр миний нөхөрт өндөр ял өгөхийн тулд энэ цоомл хэргийг гаргаж ирсэн. За хүчингийн хэрэг яадаг вэ гэхээр хаалттай хэлцдэг юм байна. Тийм учраас хүчингийн хэргийг эдгээр сонгож авсан байгаа. Хаалттай хэлцэгдэг, нийтэд ил хэлцэгдэггүй. Нэг шүүгдэгчийн хэдэн өмгөөлөгч нар ордог, тийм л хүрээнд явагддаг. Тэгэхээр хүнийг яаж шүтгсэн болон заяа. Тэгээд тийм зүйлийг ашиглад. Тэгээ ер нь бол тийм зүйл ангаар одоо эмгтээчүүдийн харах ангиж ч гэсэн одоо хүний худалдаа юу лээ хүний 8 гэдэг ингээд зүйл ангитай ийм хэрэг зөндөө байна. Тэгтэл одоо энэ биеийн үнэлдэг хүүхдүүд охтууд чинь хэсэг ингэж хүмүүстэй нийлж мөнгө олж өнгөтэй эргүүлээл энэ намайг дарамтлаад биеийг мань үнэлүүлдэг байсан гэж мэдүүлэг өгчөөр нөгөө хүмүүс нь тиймэрхэр ороод ирж байгаа. Ийм бүр зөндөө байна. Тэгэхээр өнөөдөр би ч гэсэн дургуун үнэ. Энэ намайг хүчнэх гээд байна гэж хэлчихвэл энэ болж байгаа байхгүй юу? Ер нь нэг ийм хэв шинж рүү ороод байна. Одоо чадыг гэсэн хүмүүсээ бол тийм зүйлээр хохироодог болсон юм байлээ. Тэгэхээр хуулийн ялтын байгуулагч гэсэн энэ дээр бас анхааралтай тий. Тэр хүчндүүлсэн гэдэг хүн нь өөрийн хувийнхээ хувьд ямар хүн юм, зам байдлын хувьд ямар юм тий. Яг одоо амьдралын хэм маяг нь ямар хүн юм. Энэ миний маш сайн харахгүй бол олон хүн энийгээр хохирох тэр хувь хүн яг ямар хүн юм бэ гэдэг дээр бас айгүй сайн дүгнэлтий. Энэ хүн худлаа гүтгээд хүн хохирогч магадлал хэр юм бэ гэдэг дээр бас айгүй анхаарах нь зүйтэй юм билээ. Зүгээр битэрэг тэрэн дээр анхаарах сонирхолтой хүн байгаагүй. Зүгээр сонирхолтой хүн байсан бол зүгээр л тэр хэвлийн хурлыг харахад л улаан цам худлаа байгаа нь мэд. Хүн үний юм ярина, худлаа юм ярьж байгаа хүний нүд, үний юм ярьж байгаа хүний нүдгүй бүр ингээ юунаас ч айхгүй зөрөгтэй хүний нүд хүртэл өөр байдаг штэ. Тэгэхээр зүгээр л яллах сонирхол нь дэндүү давуу байсан учраас л битэр зөксөн байхгүй. Түүнээс чи зүгээр ажилгүй эмгэн хүртэл гэртээ мэдээд байгаа байхгүй юу. Би Монгол улс хөгжинө гэдэгт итгэдэг. Гэхдээ эмгтээчүүд их хүмүүс давмгаалаад архитарсан давтаад одоо амьдралын хэм маяг нь ийм болоод үр хүүхдээ хайхрахгүй халамжлахгүй те ингээд ирэхээр ямар аймаар вэ? Их хүмүүс ийм болчоор яах вэ? Энэ дээр би айгүй хэрэгэлцдэг. Зүгээр улс орон хөгжихийн хувьд хөгжинэ. Гэхдээ эмгтээчүүд их хүмүүс ийм болоод ирэхээр мэдгүй юм өөрчлөгднөхэд айгүй удах байх гэж би итгэдэг байхгүй юу? Гаргацдаг. Тэгтэл ямар ч амьдралын анхны мэдгэдэггүй байхгүй, амьдралд суралцаагүй, бие даах чадвар муу хүмүүс шууд гарч ирэл тараншаанд орж байна.
Яг тэрэн шиг одоо амар хэлбэр аргаар мөнгө олох гэж чинь тий. Ийм маягаар ингээд гарч ирээд байгаа. Тэгэхээр эмэгтэйчүүд ийм болно. Би халиунаас нэг л юм хүсдэг байсан. Чи залуу хүүхэд 20 хэдхэн настай над дээр иржсэн шүү дээ. Чи залуу хүүхэд учраас за чи нэг алдцсан хамаагүй одоо алдаа гаргасан. Одоо чиний ганцхан амьдралдаа мөрдөж цаашдаа одоо хичээж амьдрах юм бол чи өөрийнхөө амьдралыг л охиндоо өвлүүлж болохгүй. Чи асрамжийн төвд өссөн байж болно, тэнд хүмүүцсэн байж болно. Тэр амьдралыг хүүхдэд өвлүүлж болохгүй. Чи өөрөө тэр зовлон мэднэ. Тийм учраас чи ганц охиндоо энийг л өвлүүлж болохгүй. Тийм учраас загдаа ах нь амраагч чамд туслаад байгаамаа. Түүнээс биш зүгээр л одоо хувийн нөгөө аригтдаг одоо гудамжаар тэндэг энэ амьдралаа өргөжлүүлнэ гэж бодвол битээр чамд заах шаардлагагүй. Чи яагаад амьдралаа өөрчлөе гэж ирсэн учраас бид хоёр чамд зөв амьдралыг зааж байна. Яагаад гэвэл бид хоёр 4 охинтой. Би 4 охиндоо юу заадгаал чамд зааж байна. Тийм учраас чи энийг ингэж хүлээж аваарай л гэдэг байсан. Одоо халиунагийн тэр манахаас 11 сарын 26-нд гарснаас хойш бид нар хоёулаа чат бичижсэн утасны бичмэл бүгд байгаа. Ахаа ихчээ уучлаарай. Охин бид хоёрыг 2 жилд хийжсэнд баярлж байгаа шүү. Ах ихч хоёроо би хизээч гомдохгүй та хоёрын ачийг хариулнаа. Дүүн ажил төрөл хийгээд ингээд охиноо эргээгээд очиод авнаа. Ах ихч хоёроо та хоёр битгий надад санаа зовоорой. Та хоёрынхоо надад юу заасан бэ? Тэр болгоноор чи дүүн амьдрахыг хичээнэ. Бүр ийм юм зөндөө байгаа. Энийг ерөөсөө айлч байгууллага хүлээж аваагүй. Мөрдөн байцаагч нар нь аваагүй, прокурор нь аваагүй, шүүхэн ч аваагүй. Хамгийн сүүлд инхма гэдэг эмэгтэй хүүхдээ хөтөлцөн энд ирээ явсан байлаа. Надад бичлэгийн хүүхдүүд үзүүлсэн. Тэгээ инхма халиуна шүлэндөөгийн өмнөөс ачигтаа явцсан, баримтлаганд явцсан гэдээ ярьж гин гэсэн. Мэдхгүй тэр эмэгтэй одоо баримтлаганд байгаа мó. Ерөөсөө тэр эмэгтэй өөрөөр амьдрахгүй байхгүй. Ерөөсөө амар хэлбэрээр тэгжил амьдрна. Тэгэхээр хууль одоо шүүхийн байгууллагууд нэг төрлийн энийг дэмжиж байгаа байхгүй юу? Энэ одоо биеэ үнэлэлт энэ газар авснаар гэр бүлүүд маш их салж байна. Эрэгтэйчүүд тэд нартай холбогдож байна. Гэр бүлүүд нь энээс болж хэрүүл зудаан гарч байна. Гэр бүл салж байна. Энийг нэг зэгцлэхгүй бол энэ ерөөсө болохгүй. Энийг хүн болгон мэдж байгаа. Энэ цагдаагийн байгууллага мэдж байгаа. Бүгд мэдж байгаа заяа. Сүх ерөнхийлөгчд маш их итгэж байгаа. Яагаад би итгэж байгаа юм? Би тэр хүнийг амар өндөр албан тушаалтай учраас нь би тэгээд итгээгүй. Ерөнхий сайд байхдаа манад айлчилж ирсэн байхгүй юу? Өөрөө биеэрээ үдсэн байхгүй юу? Өөрөө нүдэрээ харсан бүх салбар яамдынхаа сайд дарга нартай ирсэн байхгүй юу? Цагдаагийн ерөнхий газраа дагуулад, сайдуудаа дагуулад, эрүүл мэндийн сайдаа дагуулад, энэ нийгмийн хамгааллын яамныхаа сайдыг дагуулад, хотын даргаан дагуулад, эндээс гарсан их хурлын гишүүдэн дагуулад манайхтай ямар л холбоотой яам тамга байна бүгдийг дагуулад ирсэн байхгүй юу. Тэгтээ бид хоёрыг төрийн байгууллагын өмнөөс бид хоёроос уучлалгүйсэн байхгүй юу. Тэр хүн маш ухаантай. Би яаж мэдсэн гэж бид хоёрыг амар бухимдалтай бид хоёр ингээ ерөнхий сайдын өрөөнд яваад ороход ерөнхий сайд тугныхаа өмнө зогссон пижак костюма ингээ засаад зангаагаа засаад бид хоёрыг ингээ бүхийгээд хүлээж бид хоёр зүгээр л уйлцсан зүгээр л хүндэтгэл тийм байт юм лээ. Бид хоёрыг авраг болгоод өгөөч, бид хоёрыг одон металлаар шагнаад шагнасан ч бид хоёр авахгүй. Ягаад гэвэл ийм бохор шагнал бид хоёр авахгүй байхгүй юу. Тэгээд тэгж хүлээж авахд бид хоёр уйлж исэн байхгүй юу. Тэгээд ерөнхий сайд би үнэхээр та хоёрыг ойлгож байна. Ямар их хүнд хэцүү даваад авч байгааг би ойлгож байна. Та хоёрыг би зүгээр хараад ойлгож байна. Тэгээд ерөнхий сайдынхаа өмнөөс эргэн хүн хараад худлаа ярьдгүй маа. Тийм учраас би та хоёрт итгэж байна. Загдаагаа та надаас юу хүсэж байна? Би тэр ерөнхий сайдаас мөнгө гуйгаагүй, юу ч гуйгаагүй. Бид хоёрыг шагнаад өгч зүгээр л би таныг манай байгууллага дээр очиод өөрийнхөө нүдээр нэг хараач. Та тэгтэл нэг юм ойлгоноо. Би өөр олон юм ярмааргүй байна. За ямар ч байсан би бусад байгууллагуудтайгаа ярилцъя, дарга нартайгаа ярилцъя л гэдэг байсан болохоос 7-ны өдөр бид тэр юунд айлчилсан. Тэгэхэд ерөнхий сайд за юу яа, ерөөсөө өөр хүмүүстэйгээ зөвлөж мөглөөгүй. За би 8 сарын 9-ний 10 цагт би очие. Танай байгууллага дээр болж гин үү? Болж гин гэж бид тэр бөөн баяр. Тэгэл бид тэр тэндээс гарсан. Тэгэл тэндээс гараад 8 сарынхаа 9-ний 10 цагт яг ирсэн. Манай дарга нар яаж цаг барьдаг вүлээ? Барьдгүй штэ. Тэгэхэд манай ерөнхий сайд
бүх хүмүүсээ дагуулсан явган алхаад бид нар дээр орж иж хэвлэл мэдээлэл дагуулсан бөөн жиптэй яаж ирдүүлээд манай тэр тэгэхэд явган алхаад ингээ хүмүүсээ дагуулж орж ирээд тэрний өмнө 1000 он болдын инх олдгоо сонгуульд нэр төвшөөд ерөнхийлөгчд манайхаар нэг айлталж исэн. Тэгэхэд бүр хатуу юм хамгаалтанд бүх бид нар чи бас ингээл том хүн ирж байгаа юм чи ингээл тавгийн идэ мэдээцсад тэр бүгдийг хураагаад аяг маяга ариутгаагүй учраас цаан унд ерөөсөө өгөхгүй бүх юм хураажсэн байхгүй юу. Тэгэхэд ерөнхий сайд ирээд бидний өгсөн цайг угаад хоолыг идэ борцог бүр биеийн муу байсан хөвшин дээр хүртэл ороод орон дээр нь суугаад бүр шижиглэхгүй тэгээд тэр хүнийг бүр тэврээд та би энэ яаж ийн надад хэлэх юм байна уу бүр тэгж гой хүлээж авсан би энийг хизээш мартахгүй шижиглээгүй бид нартай 30 минут үлээ юу лээ тийм л хугацаа байсан гэхдээ манад бараг 3 цаг гарсан болсон баг ерөөсөө айлуудаар орсон дээшээ орсон ерөөс бүх юмтай танилцсан тэгээд тэгж хүлээж авсан. Тэгэхээр би ерөнхий сайдад итгэж байгаа. Зүгээр янз бүрийн хүмүүс буруу ойлголт өгсөн байж магадгүй. Тэгээ ерөнхий сайд явахдаа юу гэж хэлсэн бэ гэхээр загдаагаа та миний утсыг тэмдэглэж ав. Танилуу би мессеж өчнө. Тааш над руу мессеж өчээрэй. Би энэ хүн сурталыг би тантай хамт цэгцэлнэ. Тийм учраас та над руу шийдээрэй. Би та хоёрт надаас хамгийн эцсийн юу чинь би байсан баг. Энэс надаас цааш одоо юу уулзах хүн байхгүй байж магадгүй та хоёрт. Тэгээ төрийн энэ албан хаагчдын өмнөөс би үнэхээр уучлалгууж энэ хоёр хүн юм хийчихжээ. Хийцэн байна. Тэгээ миний хүүхдүүдтэй цэцлэгийн хүүхдүүдтэй хамт орж зургаад оруулаад тэр хүн би ганцхан битэртэй харьцаг байхгүй юу? Олон хүнтэй харьцаж байгаа. Гадаад дотоодын олон газраар явсан байгаа. Тэр хүн энд хүчрхийл байдгийг олж харах ёстой шүү дээ. Хэрв тийм бол тэгэхээр би ерөнхийлөгч одоо ерөнхийлөгч болцсон. Одоо битэрийг нэг харах байх гэж би найдаж байгаа. Би ганц л зүйлд итгэж байгаа. Би хийсэн хэрэгтэй уучлалгүйгаагүй. Нийгэмд оруулсан олон хүний амьдрал тусалсан тухайн үед төр засгийн битэрийг үнэлжсэн. Энэ байдлыг та ингээд нэг харж үзээч гэдэг байдлаар би ерөнхийлөгчд хандна гэж бодож байгаа. Тэр хүн юмыг ялгаж салгаж ойлгод юм билээ. Хуучин хууль зүйн дэд сайд байсан инх баяр гэдэг хүн манай эндээс гарсан их хурлд. Тэр хүний бичлэгийг би өнөөдөр үтсэн. Цагдаа мөрдөн байцаагч нар прокурорууд шүүгч нар нээлээд хүмүүсийг хэрэгт хийдэг болжээ. Нийлж агаад. За үнэхээр ингээ батлагдсан нотлогдсон анхан шатны шүүхээр ороо батлагдсан нотлогдсон эргийг дээд шүүхөөс буцаагаад цагаатгаад алга болгож гинэ. Эсвэл дандаа ингэж мөрдөн байцаагт л буцааж гинэ. Ингэж ангуудаа энийг замхруулж гинэ. Энэ их буруу гэд ингээ ярьж байгаа байхгүй юу? Эсвэл нотлож батал тэр хэрэгээ. Нотлогдож батлагдж байгаа бол тэрийгэ ялал. Нотлогдож батлагдахгүй байгаа бол цагаатга. Ерөөсөө л ийм л зарчим байна гэж ярьж байгаа байхгүй юу? Би үнэхээр тэр хүнийг үнэхээр үнэлсэн ямар мундаг юм бэ? Нэр нь тийш штэ хууль ийм л тодорхой байх ёстой штэ. Дээд чат юу гэсэн бэ гэхээр нөгөө шүүхийн тухай хуулинд өөрчлөлт ороод анхан шат, нийслэлийн шат хоёр ижил төвшин шийдвэр гаргасан тохиолдолд дээд шүүх авч хилцэхгүй гэдэг юм гаргасан байгаа байхгүй. Тэгээ би тэрийг хилцээгүй. Тэгээ дээш гомдох эрхгүйгээр хааж байгаа. Тэгэхээр битээр одоо гадны байгууллагууд руу маш их хандна. Хүний эрхийн байгууллагуудад маш их хандна. За тэгээ ерөөсөө эцсийн найдвар надад ерөнхийлөгчл байна. Одоо би Баянзүрх дүүргийн шүүхээс би хурлын бичлэгээ авмаар байна. Миний өмгөөлөгч 7 удаа очсон. Хурлын бичлэгээ авъя. Шүүх хурлын явцсан бичлэгийг авъя. Хөхгүй байна. Одоо нийслэлийн шатны шүүхэд тэр инхма гэд хохирогч гэдэг эмэгтэйгийн оролцсон шүүхийнхаа бичлэгийг авъя. Би ямар ч үсэн энэ юмнуудаа авъя. Одоо өлсгөлэн зарлж байгаа ч хамаагүй энийгээ авъя. Хамгийн одоо аюултай юм бол хүчндүүлсэн хүний нийслэлийн шатны шүүхэд ороод би хүчндүүлээгүй гэхэд хүчндэлсэн гэд шийдээд байна. 3 хүн нийлээ хүчинцэн гэд хаад нэг хүнийг хорчоод байна. Тэгээ энэ зүйлээс та бас нэг эрхээ биш ухаантай хүн юм чи юм бодож байгаа бах. Тийм учраас бидний одоо хамгийн гол найдвар бол ерөнхийлөгч байна. Тэгэхээр ерөнхийлөгч минь та бас нэг бусад хүмүүсийг бодох юм бол өөрөө биеэр ирж танилцаж бидний байр байдлыг мэдэх учраас та үнэхээр бидэнд одоо эцсийн найдвар
туслаач ээ л гэж гуйж байна. Миний ханиг тэр хэцүү газраас амьд сэрүүн эрүүл сарвал гарч ирэхэд туслаач ээ л гэж гуйж байна.